За 39 стратегийн ордоо холбогдуулаад бол одоо due diligence гэж нэрлэдэг. Энэ дээр бол одоо хяналт шалгалт санхүүгийн, хуулийн одоо хяналт шалгалтууд хийгдчихэж тухайн компани үр төлбөр, авлага олон улсад ямар нэгэн байдлаар одоо хөрөнгө мөнгө босгосон, хувь хувьцаа хин нэгийг эзэмшдэг гэдэг энэ бүх мэдээллийг нэгтгэжиж тухайн стратегийн орд эзэмшиж байгаа компани гарааны нөхцөл одоо ямар байгаа гэдгийг тодорхойлохгүй бол шууд их хурлын тогтоол оруулаад 34% авах юм бол яг одоо тэр төгрөг нуртаач бай холбоотойгоор яг ийм кейсүүд бол олон давтагдана. Тэгээд сүүлдээ Монгол төр Монголын ард түмэн даад давшгүй өр төлбөрт орох эрсдэлтэй. Тийм учраас энэ ордууд дээр одоо тэр шинжилгээ хий. Тэгээд шинжилгээнүүдээ оруулаад аль нь илүү ард түмэнд ашигтай вэ гэдэг хувилбаруудыг гаргана. Тэгээд хилцэрлүүг орох ёстой. Мэдээж стратеги орд гэдэг утгаараа бол их хурлын тогтоолоор албажуулаад үүнийхээ төрийн эзэмшлийн 34% нь баялагын сан руу хийх ёстой. Баялагын сандаа бүр тэр байтугай зөвхөн төсөв татдаг биш. Түүний нэг 20%-ийг нь орон нутагт нь. За одоо нэг 10%-ийг нь одоо хоримтлын санд хийж бол дахиад 20%-ийг нь иргэний хадгаламж буюу нөгөө ийм Монгол дээр харагдаад байгаа дансанд нь. За ингээд хуваарлтыг шинжлэх ёстой. Тэгжиж нөгөө газрын эвлийн баялаг ард түмэн рүү шууд очдгийг шийдэж өгөхгүй бол төсөвт хураачдаг. Тэгээ яаж хуваарлагдсан бидгийг нь ойлгомжгүй байна гэж одоо эргэж шүүмжилж. Хувийн хвшлийн компаниуд ч гэсэн үнэхээр ингээд хилцээр хийгээд бид нар 34% өгье. Эсвэл одоо амнаатаар тодорхой юм оруулъя гэвэл та нар бидний орлуулсан хэсгийг тэр эзэмшлийнхаа 34%-ийг өгж байгаа хэсгийг ард түмэнд тэр иргэнийх нь хадгаламжинд энийг хийж өгөөч. Тэгвэл нэг талаас уулуурхайн компаниудыг харах өнцөг одоо өөрчлөгдөх юм байна. Нөгөө талаасаа бол уулуурхайн компаниуд үүндээ одоо хариуцлагатайгаар хандаж дээрэс нь үндсэн хуулийн 6-гийн 2 нөгөө газрын эвлийн баялагын дийлэнх нь ард түмний эзэмшилд байна гэдэг нь очихгүй бол нөгөө амнаатын чинь жишээ нь ашигт малтмлын нөөцийн төлбөрийн чинь 65%-ийг нь ирээдүйн сан гэж авчаад нөгөө шилний цаанаас чихэр долоолгоод баймааргүй байна. Энийг ард түмэн өнөөдөр эрүүл мэндтэй боловсролтой орон сууцндаа хэрэглэхэд энэ гар утсан дээр харагдаад байгаа дансны хадгаламж нэмэгдмээр байна гэдэг шүү дээ. Тэгэхээр бид нар үүнийг нэмэгдүүлэхийн тулд баялагын сан дээр л ажиллаж байгаа. Тэр энэ дээр тий юг одоо бол өмнө 7 хоногт аж үйлдвэр эрдэс соёлын сайд орж ирж танилцуулга хийсэн. За ингээд одоо тогтоол их хурлд одоо тогтоол өргөн мэдүүлэх ёстой. Тэгээд одоо бид саналуудаа аваад явж байна. Аж үйлдвэр эрдэс соёлын сайд бол их хурлын тогтоолоо засгийн газар танилцуул. Өнгөрсөн 7 хоногт бол нэгдсэн танилцуулга бол хийц. Одоо бол тогтоол хэлбэрээр алгажуулах ёстой. Ийм хүлээлттэй байна.